Оюутлогоотой асуудлаас өчтөр хил мэдээлэлээр гарлаа, нааштай үр дүнгууд гарлаа гэдэг мэдээлэлүүд бас байна тий. Таны хувьд бол бас оюутлогоо дээр анханаас нь нэлээд идэвхтэй оролцож ирсэн, өөрийн боолгоо хөрвижсэн шүү дээ. Менежментийн төлбөрийг одоо 2 дахин бууруулчлаа шүү дээ. Энэ дээр бас та бас байр суурийг илэрхийлэх хүмүүс гэж нэг гэж бодож байна. Дээрээс нь одоо цаашдаа дуусаагүй зээлийн гэрээний асуудал байгаа. Энэ дээр ямар анхааралтай хандах ёстой вэ? Таны хувьд ер нь ямар байр суурьтай байна вэ? Яаж өөрчлөх зүгээр вэ? За ах вэ, залуу хүн юм хийлээгээл баярлал бидэнд одоо хэлж байгаад нь одоо гутааж доромжлоод байгаа юм шиг болчих вэ дээ. Одоо тэгэл зөв менежментийн хөв буулгана гэдэг бол маш том хууртагдж байна гэсэн үг. Энэ хизээч байхшгүй зүйл. Хоёрдугаарт энэ менежментийн хөв гэдэг чинь үйл ажиллагааны зардлаас авдаг зүйл. Эхлээд 6% байсан, дараа нь 3% болсон. Одоо үйл ажиллагааны зардал нь дэвтэргүй байхгүй, одоо дандаа орлого ордог үе. Энэ одоо газар доорх байгууламж ил уурхай болон далд уурхайг яг ажиллаж явах эд одоо олон тэрбум, одоо ч 20 тэрбум доллар гарчлаа шүү дээ. Энэ их мөнгөн дээр 6-аас 3% нь монголчуудаас луурдаж менежментийн төлбөрөж авчихсан. Тэр үедээ яриаггүй ээжэж үйлдвэрөө бариад хамаг одоо уурхайгаа ухаад үйлдвэрээ тэр нөгөө доотлын тэр далд уурхайнуудаа барьцсны дараа менежментийн төлбөр гэдэг юм ерөөсөө ямар шаардлагагүй болсон үед энийг ярина гэдэг бол би хүндэлж байна. Юмаа мэдхгүй хүн ингэж л ярих бах. Тэгээд одоо би шүүмжлэх өнгөөр ярьсангүй. Энэний оронд бид хизээч зээл авах ёсгүй. Газар дор байгаа энэ их баялгаа бид өмнөх ёстой. Энийг ямар ч үнцэнгүй юм шиг батцсан. Бид зээлийн хүүгүүгээр бидний тэр авсан баялагийг хэдэн хувиар гэж тооцож байгаа юм бэ гэдгийг ярих ёстой. Энэ рүү л бид энэ 20 жил ярьж байгаа зүйл шүү дээ. Энийг л ярих ёстой. Тэгэхээр одоо их том асуудлыг их богинохон хариуллаа шүү. Зээлийн хөв бууруулах одоо 11% хүртэл зээл байгаа. Хэдэн хувь болгож бууруулах ёстой вэ? Одоо сангийн сайдын ахсан ажил хэсэг бол одоо хилцээрд орно гэж ойлгож байна шүү дээ. Тийм, би өөр олон жилийн өмнө би тооцоо судалгаагаа хийсэн. Зээлийн хөв 0 байх ёстой. Зээл авахгүй байх ёстой. Яагаад гэвэл тэд экскаватор, инженер одоо хөрөнгө оруулалт гэж дээ луурдаа зур одоо ингээд зээлээр үйлчилж байгаа бол бид өнөөдөр газар дор байгаа зэс алтны нөөцөөрөө бид хөрөнгө оруулж байгаа. Ингээд энэ чинь хоёр талаасаа 50-50 орж байгаа. Энийг захын баян онгорд байгаа, нэг жалганд байгаа алтны нэг 100 кг алттай залуу ярьж шүү дээ. Би лиценз нь байна. Энэ доор байгаа 100 кг алт байна. Тэр одоо гадны хүн хятад байна, орос байна, англи байна. Чи экскаватор авъя. Тэгээ хоёулаа ухаад гаргаж ирсэн алтаа, зардлаа хасаад гарч ирсэн алтаа 50-50 хуваая гэдэг. Захын 100 кг алтны орттой залуу ярьж хахад улс өнөөдөр тэр 100 кг алтаа үн цэнгүй өгчөөд харин чиний орж ирсэн зээлээс би 34% зээлээр авъя гэж ярьдаг бол энийг би маш олон жил ярьлаа. Энэ тэнэг хүн үү? Эх орноос уруугч уу гэдэг дээр одоо арт хүн бодох цаг болсон. Чи хоёр дахь юм асуусан юу лээ? Нөгөө зээлийн хүн дээр нэг юм ярьсан шүү. Зээлийн хүүгээс гадна хамгийн чухал юм бол энэ оюутлогоо дээр хамгийн гол ярих юм бол бид ямар ч хяналтгүй. Одоо энэ өдөртөх зөвлөд байгаа нэг 9 хүний 3 Монгол гэдэг бол шийдвэр дандаа 6 хүнээр гардаг. Тэр 3 хүн бол зүгээр улс төрийн амралтанд очиж гавьяаныхаа амралтыг аваад сая доллар авч байгаа гэсэн үг. Өнөөдөр бид хяналтаа тавих хэрэгтэй. Би олон зүйл ярих хэрэгтэй л дээ. Энэ би асуусан асуултанд хариуллаа шүү.